Таван твийн хаан жижсэн. Ханай Монгол жижиг хнөө гэж дэвтэргүй нэгэн танаас асуух юм бол та ингэж байна. Сайн бацгаана уу ихэнх үзэгчдээ UNK Studios бэлтгэн хүргэж би шүлэгтэй үдэш нэвтрүүлгийн маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Солонгос улсад ирээд хэр удаж байгаа вэ? Өөрийгөө ер нь үзэгчдээ танилцуулж байгаа. Тийм. Солонгос ирээд одоо юу болж шүү дээ? 2 жил хагас болж байна. Болох гэж шүү дээ. Тийм. Тэгээ намайг Бэмбэлсэрнгийн баасан дөрж өгдөг. Солонгос улсад entertainment коньяна шоу менежер сурч байгаа даа. Тийм. За Солонгос улс ер нь яг энэ урлагийн салбарыг сурахад хэр ямар мэдрэмж төрж байна? Азиас бол ер нь бол урлагийн салбарт бол ерөөсөө Солонгос бол тэргүүлж байгаа тийм шүү дээ. Яг яриангүй яг урлагийн салбар гэмэл би өөрөө бас кино урлагт нэлээд үзсэн дуртай. Тэгээ Солонгосын кино урлагад Аз хэлтгүй Холливуд гараад ирсэн том явчлаа тийм. Хамгийн сүүлд юмсаа Netflix-ийг каал авч шүү дээ. Солонгосын урлагийн салбар тийм болохоор тэрэнд нь дурлаад тэрэнд нь бас татагдаад ирсэн байгаа. Тийм. За шүлэг цохоодог бас яруу найрагт их дуртай тий. Тэгэхээр ер нь одоогоор яг ямар шүлэг зохиосон бас яг тэр яруу найрагт яагаад ингэж дурладаг вэ тий? За юу. За шүлгийн тухайд гэх юм бол одоо 3 дэвтэр 7 бот ном бол байхгүй. Ийм. National юм шүү дээ. Яг гоо мэдээж бол баа насны шүлэг дуурам зохиол талд амар дуртай байсан. Тэ тэр талаар хичээлээд чим аюу дуртай хоббитээс. Тэгээд яг гоо сонирхлоо ганц шүлэг бичсэн. Яг өөрөөсөө бичсэн хохоос илүүтэйгээр бус хүмүүсийн бичсэн яруу найраг зөв шүлэг, өгүүлэг, зохиолыг уншиж амьлуулах амар дуртай. Тийм би өөрөө жүжигчин мэрэгчлээ. Монгол Улсын соёлын сургуулийг 18 онд төгссөн театр хийсэн. Тийм. Тийм болохоор одоо илүү уншиж амьдруулах талтай. За тэгвэл өнөөдөр үзэгчдээ ямар шүлгийг уншиж тий өгье гэж бодож байна? Өнөөдөр үзэгчдээ за мэдээж ийм гоё шүлэгтэй үчиг ийм гоё нэвтрүүлэг авчирсан та нарт баярлалаа. Тэгээ дээрэс нь би юу болоо? Ийм гоё нэвтрүүлэлт ирсэн юм чинь өөрийнхөө мэдээж нэг зохиосон шүлэг байгаа. Яг Солонгос улсад өнгөрсөн жил 2020 оны цагаан уул хайрын шүлгийн наадам баг. Тэрэнд болохоор эх орны хайрын сэдвийг бичижсэн шүлэг байгаа. Эх орны хайрын сэдв тий? Гоё сэдв байна. Гоё сэдв болсон байдаг. Амжилт гаргаагүй ч гэсэн өөрийнхөө хувьд амар том амжилт байсан. Яагаад тэгэхээр яг дотроо байдаг юмыг өөрийнхөө мэдрэмжийг цаасан дээр буулгасан гэдэг чинь өөрөө урлагийн хүний хувьд бол амар гоё шүү дээ. Мэдрэмжээ гаргачлаа гэдэг тий. Тэр утгаараа нэг тийм шүлэг байна. Нөгөөх нь жижигхэн Монгол гэдэг гоё шүлэг байгаа. Жижигхэн Монгол. Яагаад жижигхэн Монгол гэж нэрлсэн бэ? Би бичиг шүү. Энэ болохоор хүний шүлэг шүү тий. Би болохоор өмнө нэг 2 одоо тайсан дээр явчихсан тийм шүлэг байгаа байхгүй. Тэгээд хамгийн ойрхон болохоор бас дээрс нь хамгийн товчхон болохоор явчихсан. Энд байна. За тэгвэл одоо жижигхэн Монгол гэсэн тий. Тэр шүлгээ маш сонирхолтой санагдаад байна. Уншиж өгч болох уу? Болно шүү дээ. Шууд юм уу? Би чадах шүү дээ. Тий, шууд уншаад өгч. За баярлалаа. Гоё, эстетикний гоё хамрыг нэлээ. Жижигхэн Монгол шүлэг гэдэг. Хөх толготон мэдлэгтэй гэж бодгоо шүү дээ. Хөх тэнгэрэн сэлмэгтэй хөлч үлсэн үргээд хөхөндөг ман дадсан хөндөй тал Монгол. Эзэн Чингисийн байгуулсан тулгад төр эндээс л үсэж Эрэлхэг баатруудын ухаан цурай эржилсэн сумныхан ган зэв яг нутгийн элгэн шингээстэй энгүй уудам тал Монгол така. Таван твийн хаан жижсэн. Ханай Монгол жижиг хнөө гэж дэвтэргүй нэгэн танаас асуух юм бол та ингэж байна. Жижиг хэндэ миний эх орон жижиг
Жил сарын улиралдаа дөрөв өртөөлдөг жижигхэн, жалгын жаахан горигн, далайд цудгадаг жижигхэн, жаахан шав явахтаас нь мандухай туяардаг жижигхэн, жагар гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн, дэлтэй жаалхан мордон дэлхийг тойрдог жижигхэн, дээлтэй намхан өвгөн, цээжний намтай жижигхэн, дэвтэрлэж бичсэн содрон хэмээн дочхаар жижигхэн, дээдэж наддаг хорн дэлхийг уяасан жижигхэн, жижиг гэж голох юм бол томорч мэдхээр жижигхэн, жинтэй томоос холжихааргүй толгой мэдлэлтэй жижигхэн, живүүлж хэрвээ далайд хаяхын Монгол орн сэлүүрт жижигхэн, жихүүр оргаад хөрхөн морьтойгоо хөөрч мэдэх жижигхэн, жижигхэндээ миний хорн жижиг цэнхэр хог тэнгэрэн дээдэлэг цээжний өнгөн янзаараа Чингис борчоос үлсэн цэцэн бэлгэн хэвээрээ жижиг гэж орчлон гинэгээр өртөөлөх юм бол Чингис жижиг цогцсон хорвоо өрөө жижигхэн гэт энэ гоё шилэг бай. Вау. Энэ хэлтэй ямар гоё. Гоё үгтэй, гоё шүлэг бай. Жижигхэн ингээл над руу ингээд тийм үү. Амар тиймдэг. Хоббин шүлийн нөгөө амар тийм гол хэлэх гээд байгаа утга санаа юм тийм. За одоо яг чи өдөр амар том бод жишээ тэр Солонгос улстай монголчууд амар мэдэрч байгаа байна. За солонгосчууд биднээс амар сонин асуудаг шүү дээ. За чи морьтойгоо сургуульд явдаг уу? Тийм тий. Тий. Танаа монголчин 10 давхраас дэш барилга байгаа юу? Тий. Үгүй дээ. Бидний дотор байдаг монголчин бидний цээжинд багтаж чадсан тийм том монгол байдаг. Тэлэр сайхан тал тэнд байгаа юм бид нэр бүгдийг хэлж болно. Тий? Тийм болохоор би энэ монголоор бахархсан тэр дундаа жижигхэн гэдэг утганы эсрэгээр маш том шүү. Бид нар дэлхийн 1 зууны түүхийг эзэлсэн юм том агвай, том түүхтэй, бид нар ийм соёлтой, бид нар ийм мундаг ард түмэн шүү гэдэг хэлэх гэсэн ийм шүлэг болно гэж боддог байхгүй. Гайхалтай. Яг энэ шүлгэн дээр бол гайхалтай хэсэг өрөг бол гарчихгүй тийм үнэндээ. Тий, гоё ш. Зүгээр ийм энгийн нэртэй тий зүгээр жижигхэн Монгол гэдэг зүгээр л нэг энгийн шүлэг мөртлөө цаана ийм гоё яруу уран тоо бүх хэлж байгаа санааг бол үнэхээр гоё гаргаж ирсэн шүлэг байна. За тэгвэл өөрийнхөө зохиосон шүлгийг Шуу араас нь. Тий. Найранд 3 дуутай шүү. Айгуу гоё уншдаг юм байна шүлэг тий. Уншихад би ингээ яг хажууд нь ингээд байгаа сонсож байгаа үед бол барыг ингээд уйраад би харин сая айгуу тийм гоё. шууд ингээ уншина гэж бодсонгүй би ингээд ганцаараа ингээ зогсож байгаа хүн уншаад. Айгуу гоё уншдаг тий. Яруу найраг талтай. Юмын гоё мэдрээл гэж боддог. Тий. Гоё хүний хэлэх гээд байгаа юм зохиолч байгаа нь бодож байгаа юм бол тий. Яг миний хүрээ зохиосон тэр шүлэг биш би яг чи үнийг хэлэхдээ жоохон мартцсан. Гэхдээ ер нь бол тэр тех улсын задах улсыг сүлжин суугаа ийм нэгэн бодол гэдэг шүлгэлтэй. Тэгээд хэрвээ над боломж юм бол би шүлгээ харж байгаа буцаад байгаа юм шиг байгаа. Тэр бас амар тийм солонгост байгаа залуучууд яг тэрийг сонсох юм бол бас нэг юм бодох байхаа. Би бас юм бодож байгаа биш үү. Мэдээж хайрын нутагт байгаа зөвхөн солонгос гэлтэй тий. Бүх оронд амьдарч байгаа залуучууд. Сэтгэл зүрхнийхэн гүнд бол мэдээж Монгол улс их орн гэдэг юм байнга явж идэг. Тэгэхээр яг зөв. Тэ ямар ч ингэж гаднаа баярлаж хөөрөө явсан ч эх орныхоо тухай дуу сонсоод эх орныхоо талаар ийм гоё шүлэг унших юм бол ямар ч хүмүүс нэг цогсоол ингээл яг нэг юм нэг сангалцдаг юм сэтгэл байдаг те. Тэгээ яг наадах шиг би сайн нэг юу гэсэн өнгөрсөн жил корона гайг байсан. Тэгээ найзтай парти юунтэд хийдэ зохиосон л та бид нар өвтөсэй гэдэг нэг жижигхан яг өөрөөсөө сонирхолтой байдаг залуучууд байгаа байхгүй. Тэгээд нэг тэн дээр нэг юм кейс гарч ирчихлаа юм л да. Яа. Би нэг жижигхан зэ. За. Та найзтай юу? Та их оронтой юу? Тийм зүгээр асуулталтай. Аяа өдөр болгон чи ажилдаа, эсвэл амьдралдаа, метронд яаранхан хөөхтэй. Та өөрөөс нэг зүйлийг асуусан. Эцэг гэртээ хариу хой гэж асуусан. Гэр чинь нэг л эзгүй юм шиг санагдаж байна. Үгүй ээ чиний гэр гэдэг чинь тэнд байгаа жижигхэн хапаад биш. Тэр цаан суунад л суугаа их оронч хэлдэг юм аа. Тэр л надад гой санагдсан. Би яаж ч муулан залуу хүн ихэнх одоо залуучууд чи бас тэр ярьж байгаа шиг байсан тийм. Одоо орон зохиолын талд ирэх юм бол одоо бид нарыг за анги юм бол жоохон хөгшин юм байна. Одоо бид нар юм соёлын байна. Одоо чи нэг ийм болчиход штэ. Тэр эсэргээр үггүй баха. Монгол залуучууд эсэргээр тэрс маань одоо гадаад сурч байгаа залуучууд гэх юм бол тийм. Одоо орон зохиолын талд ирэх юм бол илүү тийм их оронч өөр юмсэг байдаг. За одоо тэгвэл өөрийнх нь зохиосон шүлгийг
Нөгөө бид үргэлжлэж нөгөө 2020 оны залуучууд талбай Монголын залуучууд талбараас зохион байгуулсан цагаан уулт хайрын шүлгийн наадамд Цагаан уулт хайрын шүлэг. тэрэнд эх орны хайрын сэдвээр орсон юм шүлэг. Эх орны хайрын сэдв маш гоё шүлэг юм шиг байна тий. Тэгээ Солонгост өнгөрсөн жил байж хата зохиогоод шүлэг явуулсан байна. Хэмжлэн төрөв. Гэхдээ зүгээр юм. За тэр дэх уулсын цаадах үлсийг сүлжин суугаа ийм нэгэн бодол. Миний хамгийн анхны зурсан зураг хөдөө талалт. Бидний үеийнхний хөдөө талалт гурвалжин дүрсийн хойно урд нь оруулаад уул голдон бөөрөн хий зураад хит хитэн зураас тойруулаад ар гэрээ мэдээж зурн төслүүртэй гархилсан удаа гарган яндангаас нь хойхон талд нь илүүгэр холгүй хөнтэнд сүү энэ миний хонь сэргэлтэй цаасан захлуулаад цэвэрхэн долгио тулчвал гол одоо бодоход дахин тэмдэглэв. Гэхдээ заагс байсан юм даг. Тэр цаана хот руу явдаг зам, тэндээс наашлаж байгаа нь манайх руу явдаг зам. Тэдний гадаа авш манай гадаа шон дээр 2-3 мөр дүүсээ. Ягаад ч юм хүнийг нь зорддог байсан юм л да. Бодол гэртэл өгдөг байсан юм байна те. Тэр дэх уулсын цаадах үлсийг сүлжин суугаа ийм нэгэн бод. Одоо надад эх орн гэж үлдсэн юм л. Хүний нутаг. Энэ дээрээ би яг 16 жил. Яг 16 жил. Өндөр нам, тарган туранхай, шар хар бор цагаан гэд өөр олон хүмүүстэй ондон авягаар шуугилдаж, өнгөтэйг нь эдлэж, шүүстэйг нь идэж, цэнгэж заримдаа бялуураад цэг тавихаа мэдэхгүй ялуурна. Чаг сэрүүлэгний дуу туурна. Таг байрны мөнгө дутна. Дэр утасны мөнгө татна. Чин зээлийн хүүд тосно. Цаг нэрчээ. Оргин их далайн дээгүр өтгөн манан бүрхээстэй өглөөнөөс оройг дуустал өнгөтэй хідэн цаасны төлөө өнгөрсөн 16 жилийг өөртөө би барьж. Тэр дэх улсын цаадах үлсийг сүлжин суугаа ийм нэгэн бод. Би удахгүй ч очих там би гараараа биш нүдэрийн их орноон зурна. Ийм л жоохон бэлдээ цолгыг болгож байгаа юм шиг. Айгуу гоё юм шиг та. Энэ шүлгийг яг цохоож явахдаа яг ямар сэтгэлтэй, ямар тийм мэдрэмж төржсэн бэ? Яг юм. 16 жил. Энэ болохоор юм. Би нэг өөрөө жоохон фантазисэн. Би бол одоо яг тэгч 2 жил болгож ирсэн. Тэгэхээр чи би ямар нэгэн тийм эх орноос санагалзах ч юм уу, хараахан тийм минут нь бага байсан. Ээж аав ч юм уу. Ээж аав хаяа уцаар ярьждаг. Одоо ч тэгтээ нэг нэр шиг байж байгаа л нэг сар телефоны үлдэх тийм цаг биш. Өдөр болгон бид нар аав ээжтэй ярьж өгсөн юм бол тий. Тэгэл аав ээжээ санахмал аав ээжтэй гоё юм уулзч болж, төрс өдөр бэлгээр нь эндээс тэгбэгээд хийгэж өгч जैन. Аав ээж буцаа юм уулзч जैन. Амар гоё болсон байна тий. Тэнгүүт би эсэргэрийн 16 жил Солонгост байсан тийм хүн байв яа. Тэр хүн харалцсан. Хамгийн анхнд гэрээ маялын эзэр ирсэн тий. Мөнгө хураах гэж үтсэн, болсон бүтсэн сайхан байсан. Бүхэн нь гоё байсан. Эхнэр хүүхэд нь Монголд ахынд ажиллаалсан, өдөр шөнөгүй ажиллаад Тайван Монгол руу явуулсан. Тэндээ байр авсан, гоё байсан. Нэг л өдөр эхнэр лөө залах эхнэр нь агчиж суцсан аваагүй. Найз нөхөд Ахмаднаас асуусан сургалсан. Эхнэр нь альдыг өөр хүнтэй суугаад өөрийнх нь мөнгөөр тэр хүнтэйг нь байр аваад ингэ явцсан. Одоо ахыг гэх юмч байхгүй болсон. Ах хаяахан хүүхдтэй гэрн хүүхдэн тоож ирэхгүй. Аль жоохон багт нь явцсан шүү дээ 16 жил болсон. Охнод 18-тай. Тийм үнцгээс битсэн байхгүй бэ? Энэ яг бодит кейс үү тий? Миний эргэн тойрон тэгэхээс илүүтэйгээр миний сэгэр фантаз. Ягаад гэхээр энэ тийм болцсон Солонгосод тийм болцсон олон залуучууд, олон ах нар бас байдаг. Бодит түүхийн зарим нь сонсоод би өөрөө зарим нэг фантазлсан. Тэгээ би ингээд энэ ахын дүрийг бодчихгүй. Би тэр хүний өмнөөс очиж байгаа юм чинь. Өнөөдөр ажил ивэл олго гараа хийчдэг. Тэр элданаараа гарч ирээд жоохон 10 шалахгүй дээ 10,000 унтал согтчих тэр ах. Үлдсэн мөнгө яатсан мэддэггүй ойлголцдог. Би яг ийм юм сонсч амьдрах хүслэггүй болцсон. Одоо яг чиний ярьж байгаа шиг 16 жил 15 6 жил ийса тий айл үлэх ажил хийгээд тэгээд ингээд бүх юмаа болгосон тэр ах. За бүх юмаа болгосон эндээс ингээд байраа аваа тий монголчуудын зорилго байр авах машин авах мөнгө хураах тий ингээд яг тэр юмаа болгоод дараа нь хүүхдтэй болоо сайхан амьдрах гэсэн чинь хүүхдтэй өргөж чадахгүй. Нөрөний ингээд тэрврээд босоод явчих чадахгүй. Энэ бол яг амьдралын үнц юм. Яг юу юм амьдралын үнц тэр байр машин дээр тогтоод байгаа юм уу? Гэр бүл яаж чагаал дээр тогтоод байгаа юм уу? Энэ тал дээр бол бас үнэхээр амар харамсалтай. Миний сэтгэл бүр ингээд сонсоод
яг юуны төлөө энэ Солонгост ингэж зовсон юм бэ? Тэр хүний 16 жил ямар хайр юм бэ гэсэн тийм нэг харамсах сэтгэл төрж исэн. Яг чамаг сая ярьсан чинь яг тэр кейс бас санаанд орж ирлээ. Ямар гоё. Би бас одоо нэг тийм ийм ярьж байгаа юм ч те. Бас одоо заавал ахнар бүр бидний үеийн залуучууд биш те. Магадгүй тэндээс зээлтэлэг аваад энд ирсэн ирэн сургуулийн төлбөр төлж байгаа. Сургуульч өндөр төлбөртэй амьдрын, хоол идэн, өөрийгөө хөвцлөн, тэнд бол ажил хийх хэрэгтэй. Ийм тойрог байна. Тэнгүүд эргээд сайн сураад байгаа ч юм уу, буцаад тэрнийхээ төлөө ажиллаад байгаа юм шүү те. Тийм байдалд олон орсон. Тэгснэ тийм дахиад нэг тийм лизингийн байр авсан ч юм уу те. Гэхдээ би хувь хүний бодож шүү. Гэтэ нөгөө олон хүмүүс энэ дэр санал зөрүүлтэн л хүн болгоны амьдрал өөр учраас би хувьдаа бодохдоо за би өөрийгөө ингэж бодъё. За би бол нэг тийм Монголын дундаж биш, дунджаас доош давхаргын залуу. Тэгэнгүүтээ гэрээний ажилтны юунд очиж бүртгүүлээд аль хавар 3 сард бүртгүүлээд барилга дээр ажиллаж явж байгаа. Тэгсэн чинь миний виз гарцсан. Окей, би Солонгос явлаа. Аава ээж би гэрээгээр явах болчихлоо. За окей, чи л яваад тест нэрэ гэрүүлээ дэш тат миний одоо яв. Баг залуугийн дээрээ л ажиллалаа. Тийшээ очивол байрны лизинг ээж аав хоолны мөнгө залуу тийшээ л явуулаад байгаа. Үртэй юм байхгүй. Тэгэхээр би тэнд өмнөх амьдрал тэдний давхаргын хэмжээг хэвээрээ л байгаа. Тэд нэр идчихэл байгаа, ууж л байгаа, явж л байгаа, энд ажиллаа. Миний хэлэх гээд тэгэж явуулж байгаа хооронд нэглээ чи өөрөө гой болооч ээ. Тэрүүгээрээ гой боловсралтай хөрөнгө оруулалт хийгээд ягаад чи өөрөө энэ том их сургуульд ороод Солонгосын энгийн одоо нэг сарын нэг юунод байдаг шүү дээ. Мэргэжил дийлэх дамжаа тиймэрхүү юм суугаад гой хилээ сайжруулад өөр том компани мэргэжлэрийг ажиллаж болдог. Ер нь бол өөрийн чинь хэлгээд байгаа санаа бол тий хүмүүстэй залуучуудтай уриалаад өөрийгөө боловсруулад дараа нь өөрөө боловсрчоод ар гэрээд хичээ. Зөв. Яг тийм шүү дээ. Юусэн юм шүү. Ар гэрээд хичээгээд ингээд яг мундаг л та тхийн зүг гэхдээ ихсээр хөдөлгөөний мэдлэг залуунаас өнгөрч тий. Тийм шүү дээ. Тэгээ дараа нь би өөрөө хинч Солонгост буцаж явлаа. Би өнөөдөр энэ хар ажил хийж чагаад Монгол руу би хинч. Яг энэ санааг бол тийм чи тэр лизингээр авсан байрныхаа төлбөрийг Монголд очиод ус тогныхын мөнгийг ахиж хар ажил хийж төлөх байхгүй. Ямар ч байсан хэцүү ч гэсэндээ аль болох өөртөө ихээ боловсроосоо өөртөө мундаг чадaltaй болцсон байхад насны юм шүү гэдэг санааг хэлгээд байгаа. Бүр эцэг гүний. Тийм ер нь бол тийм Монгол руу. За тэгвэл өөр гоё уншиж сонирхолтой гоё шүлэг тий гоё яруу найраг өөрччин гоё өгүүлэлтэй тий ийм гоё өөр их гоё уншдаг юм биш үү бас. Би юу? Нөгөө тий хажуудын сонсоод сууж байгаа хүн бол бас үнэхээр юм бодохоор тий. Тэгэхээр ийм шүлэг юу байна? Хичнээн. Тэр яг бүх юм ертөнцийн сайн сайхан. За хотлож байгаа. Одоо яг бодлоо чи. Яг зээжэнд байх хэсэл тэр би нөгөө оюутан багт нөгөө амар олон өгүүлэлэг ч юм уу тиймэрхүү зээжилдэг лээсэн л дээ. Тиймэрхүү л өгүүлэлгүүд ч юм. Би өөрөө жоохон юутай. Нөгөө зохиосон нэг тийм байдаг шүү дээ. Тэнгууд жишээлбэл имперсац гэж нэг багш сурлаг юм чи. Дайсан дээр бүгд одоо яг чи надаас тулгаж байгаа. За чамд юу вэ? Сайн байцгаана гэж аваад тийм. Сайхан Монгол орны 90 өнөр би тамарт 2 хүн гэлээ. Өнөө маргаашхан бодлого өөрийнхөө холын холыг зорж юм уу. Ингээд шууд имперсацлал явцдаг. Нэг тийм амар сууж гоё бичээс илүүтэй бас нэг тийм нэг юм байна. Тэгэхээр ер нь бол ер нь төрөлхийн авьяас юм шүү дээ. Хэр багийн хүн шууд ингээд шүлэг зохионгуудаа тий ингээд уншиж бол бас чадахгүй л тий. Тэгэхээр энэ бол авьяас гэж харж байна. Гэтэ би авьяас гэж өстой боддог шүү дээ. Авьяас энэ бол авьяас тийм. Шинжлэгийн чанарын залуу нас гэдэг гоё найраглал байдаг шүү дээ. Залуу нас гоё найраглал шүү тий. Тий. Би тэгээд тэр найраглалыг насны уцаас харж байгаа. Таан. Надад их таалагдсан байна гэж байна. Тий. Бринчингийн чанар залуу нас найр. Хөрсдийн амьдрал төхөл алдсан хөлчүүхэн зүрхний минь толтон дэвэр. Шууны сүдэр шиг дайраад өнгөрсөн шунхан улаан залуу нас байна. Амттан бүхний амтыг мэдэлгүй асгаж явсан залуу нас. Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй үрж явсан залуу нас. Зуны шөнийн ойрыг тоолгүй 103 учрлыг мөрөөсөж зураг шиг хөтийг тэрэг шиг тарьж зууртах мандсан залуу нас. Нэг юм гоё те цаанаа нэг гоё хэлэх хүн бүтэй. Цаанаа ингээд залуу хүмүүс бүр ингээд нэг гэл огшмоор те залуу нас мэн гэл ингээд өмшөөд ямар гоё найраглал шүү те. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань ингээд гаш шиг дүрлэлсэн том зоригтой ийм мундаг залуу оролцсон байна. Даасан доржтой баярлалаа. Ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд гоё
хэлэх үг байна уу? За баярлалаа. Мэдээж хамгийн дөрөнд одоо ингээ мэдээж намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан UNK студ болон UNK студийн Солонгост Монгол баялаг контентын нэг болон шүлэгтэй үтж нэвтрүүлэгтээ орж оролцуулсанд одоо баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсөл одоо нийт одоо биднийг үзэн суугаа, бидний контентыг мань харж суугаа, олон залуустай зориулаад өнөөдрийнхөө мөрөөдлөөр маргаашаанд түүчээлж өнгөрснөөрөө ирээдүгэн зүгнэхийн гайхалтай ирүүлэг дэвшүүлээ. Та нар бол Монголын баялаг шүү залуучуудаа амжилт.